Эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн ажлуудын хүрээнд 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, мөн Монгол банкны репо санхүүжилтийн зээлээр нийтдээ 380.6 тэрбум төгрөгийн зээл ард иргэдэд олгогдсон байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд зээл олгож эхэлснээс хойш улсын хэмжээнд 1208 зээлдэгчид 75.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээл олголтын явцыг бид 7 хоног бүхэн олон нийтэд ил тод нээлттэй мэдээлж байгаа. Энэ 7 хоногийн дугаараар зээл олголтын явц, мөн зээл хүссэн иргэдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл зэрэг асуудлаар албаны хүмүүсээс тодруулга мэдээлэл авч хүргэх болно. Ажлын байрыг дэмжих 3% хүүтэй зээл олгох шийдвэр гарснаас хойш банкудад 30.6 мянган зээлдэгчийн 4.2 их найт төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байна. Эдгээр зээлийн хүсэлтийг банкуд хүлээн авснаас хойш 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1208 зээлдэгчид 75.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Бизнесийн зээлс судалж шийдвэрлэх хугацаа дунджаар 30 хоног байдаг бол ажлын байр дэмжих зээл олголт харьцангуй богино хугацаанд шуурхай шийдвэрлэж байгаа юм. Төрийн банкны зарамдаа салбарын хувьд бол өнөөдрийн байдлаар бол 44 зээлдэгчийн 6 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээдээ. Эрхийн нөхцөл нь бол аж ахуйн нэгжид 500 сая төгрөг хүртэл, иргэнд 50 сая төгрөг хүртэл судлагдж байгаа. За жилийн 3%-тэй 36 сарын хугацаатай. За зээлдэгчийн нөхцөл байдлаас хамаарч бол үндсэн зээлийн 12 сар хүртэлх хугацааг бол үндсэн зээлээс чөлөөлж хүү төлж явах нөхцөлтэйгээр бол судлагдж байгаа. За энэ зээлийн гол нэг онцлог нь бол өмнө нь банкнаас өндөр хүүгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилтоор авсан аж ахуйн нэгж болон иргэний зээлийг бол яг өнөөдрийн байгаа зээлийн нүгээр дахин сангуулж боломжтой. Эргэлтийн өмнөх зээл бол эргэлтийн хөрөнгөөр ашигласан гэвч холбогдох хөндлөх баримтуудаа банкнд авчирч өгөөд өндөр хүүтэй зээлээ 3% шилжүүлэх юм боломжтой. Даваа талтай байгаа. Ажлын байр дэмжих 3% хүүтэй зээл авахд дараах ерөнхий шалгуур шаардлага хангасан байх шаардлагатай. Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн байх. Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг хангасан байх. Банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байх. Бусад шаардлага. Ажлын байр дэмжих зээлийн шалгуур болон бүрдүүлэх материалын жагсаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харилцагч банкуудын захим хуудаснаас авч болохоос гадна онлайнаар зээлийн хүсэлтээ илгээх боломжтой. Зээл олголтыг мэргэжлийн байгууллага буюу банк өөрийн эрсдлээ дааж шалгуур шаардлага тавьж иргэдэд олгож байгаа. Мэдээж зээл олгож буй байгууллага тухайн зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтөө хийж чадах хэсэг, мөн бизнесийн үйл ажиллагаанд тогтвортой хэсгийг заавал шалгана. Зээлийн хүсэлт тавиад цуцлагдсан бол тухайн банкны шалгуур шаардлагад нийцүүлэн дахин хүсэлтээ өгөх нь нээлттэй гэдгийг онцлоё. Хөтөлбөр зарлагдсанаас хойш бол манайх нэг 6600 орчим зээлдэгч иргэн аж ахуйн нэгжүүдээс хүсэлтүүд хүлээж авсан байгаа. За энэ дээр бол банкны салбар нэгжээр болон банкны веб хуудасаар онлайнаар хүсэлтүүдийг хүлээж авч шийдвэрлэж байгаа. За тэгээд хамгийн сүүлийн байдлаар бол нийтдээ 554 зээлдэгчид 23.6 тэрбум төгрөгийн зээл одоогоор олгосон байна. Үүний 507-ны иргэнд нийтдээ 19.8 тэрбум. За аж ахуйн нэгжид бол 47 аж ахуйн нэгжид 3.8 тэрбум төгрөгийн зээлийг бол судалж олголт хийгдээд байгаа. Бусад зээлийн хүсэлтүүдийн тухайд бол бид нар бүх 500 нэгжээрээ ирсэн хүсэлтүүдэд хүлээж аваад судалгааны ажил хийгдээ хөрөнгөний үнэлгээ тэгээд холбогдох шийдвэрүүд нь гараад тэгээд зарим шийдвэр гарсан иргэд бол үйл хөдлөх хөрөнгөний газар хөрөнгөө бүртгүүлэх юм уу бусад процессын ажлууд бол төрийн шуурхай хийгдээд явж байгаа. Бүрийн хүрээнд бол зөвхөн аж ахуйн нэгжүүд дээр л нөөц төлөгч байх эсвэл чөлөөлөгдсөн байх гэсэн ганц шаардлага байгаа. Бусад шалгуурууд бол банкны өөрийн дотоод зээлийн үйл ажиллагааны журам зараар зохицуулагдж байгаа. Тэгээд хөтөлбөрийн маань зорилго өөрөө ковидын цар тахлын нөлөөнд ороод үйл ажиллагаанд оролцож байгаа аж ахуйн нэгж иргэдэд дэмжих ажлын байрыг хадгалах үндсэн зорилготой учраас бид хэд бол манай банкны тухайд бол банкныхаа дотоод журам заавар дээр тавьдаг шалгууруудаа тодорхой хэмжээгээр хөнгөлсөн байгаа. Тухайлх нь бол 2020 оны үйл ажиллагааны мөнгөн урсгалыг зээлийн судалгаа шинжилгээнд бол яг шийдвэр гаргахтаа бол тооцоонд оруулахгүй 19 оноос өмнө буюу ковид гарахаас өмнө хэвийн үйл ажиллагаа явуулж явах үеийнхэн мөнгөн урсгалаар тооцоо судалгаануудыг хийж байгаа. Тэгээд мэдээж шийдвэр гаргалтаа бол 20 онд энэ байгууллагын болоо иргэний энэ бизнес эрхэлж байгаа үйл ажиллагаанд
ямар байдлаар ковид нөлөөлсөн байна вэ гэдгийг бол харгалзаж үзэж байгаа. За нөгөө талаас барьцаа өрнгийн шаардлагын тухайд бол бид иргэдийн зээлээр 50 сая төгрөг хүртэл зээлээр бол хөдлөх хөрөнгө, хөл хөдлөх хөрөнгө хослуулан барьцаалж болно. Дангаар нь бас хөдлөх хөрөнгө барьцаалах тийм боломжтой байдлаар шийдвэрлэж байгаа. За мөн манай ердийн зээлүүд дээр бол бизнес үйл ажиллагаагаа сүүлийн одоо 12 сарын хугацаанд тасралтгүй явуулсан байх гэдэг шаардлага байдаг. Энэ зээлүүдийнхаа тухайд бид нар сүүлийн 12 сарын туршид тухайн үйл ажиллагааг эрхэлжсэн тийм зөвшөөрлөлтөй холбогдох эрхлэх байгууллагаас зөвшөөрлөө авсан. Тэгээд өмнө нь эрхэлжсэн туршлагатай байх гэдэг шаардлагатай авчаад тасралтгүй ажилласан байх биш. Иргэний хувьд бол 6 сарын хугацаанд тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр яг энэ зээлийн хамрагдахын тулд өнөөдөр аж ахуйн нэгж байгууллагад ч юм уу зээлийг одоо хүсэлт гаргаж гин үү эсвэл яг үнэхээр энэ үйл ажиллагаа явуулж исэн хүн одоо ковидын нөлөөнд ороод эргэлтийн өрнөнд нутагдсан байна уу гэдгийг бол ялгаж харахын тулд манай дээр бий тавьж байгаа шаардлага бас тийм байгаа. 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 1208 ажлын байр дэмжих зээл олгогдсныг бүтцээр болон бүсчиллээр нь ангилвал Улаанбаатарт 246, орон нутагт 962 нь олгогдсон байна. Үүний 186 нь аж ахуй нэгжид, 1022 нь бизнес эрхлэгч иргэнд олгогджээ. Манай Засада Баласт компани 2007 онд байгуулагдсан. Уул уурхай хүн даацын ууд төр бүрийн шуудаа үйлдвэр зорилгоор байгуулагдсан компани байгаа. Энэ компани үйл ажиллагаа одоо миний хард байж байгаа эсгүүрийн цех гаднаас агуулгаас түүхийд материал орж ирээд эсгүүрийн цехээр дамжиж хамгийн түрүүнд явуулдаг. Эсгүүрийн 2 машин байгаа. Дотор ууд, гадар ууд дээрсгээд оюутлын цехний дамжлага буюу даацын бүс хоёр дамжлага нь харагдаж байна. Энэ дамжлага бол бус оюутлын дамжлагуудаас хамгийн их хүнд ажил байдаг. Засгийн газрын ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн хүрээд манайх жилийн 3% хүүхдэд зээл хангагдсан байгаа. Энэ зээл нь хаан банкнаар дамжиж манайд олгогдож байгаа. Энэ бол бидэрт маш их үр өгж байгаа зээл болж байгаамаа. Хүү багтаа хугацаа өндөр. Бид энэ 3% зээлийг бол эргэлтийн хөрөнгөнд зориулж зарцуулна. Түүхийд материалаа эргэлтийн хөрөнгөөр татаж авах зогсолтгүй үйл ажиллагаанд зарцуулнаа. 3% хүүхдэд зээл biz жижиг дунд бизнес эрхлэгчид ажлын байраа хадгалж үлдэх гэж байгаа хүмүүст маш их дэмжлэг болж өгч байгаа. Тэгээд энэ зээлийг маань төрийн банкнаас маш хурдан шуурхай авч хэрэгжүүлж энэ зээлийг маань олгож өгсөнд маш их баярлж байна. Надыг Янжма гэдгээ энэ 2018 онд энэ дулдуураа ирээд энэ 0.10 дулаагийн нутаг дэвсгэр дээр энэ ихтгэл мөрөн дэлгүүрийг худалдаж авсан. Тэгээд энэ дээр одоо 3 дахь жилдээ ингээд ажиллаж байна. Тэгээд одоо сая ингээд бас жоохон бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл хөөцөлтөд энэ бараагаа авахгүйхээр бас юм бүхэн мөнгө дутмаг айдаг. Тэгээд бас юмаа арилжуулахын тулд бид нар бас ингээд хөөцөлцөн дурхнаа битсэн. Эдийн засгийн эрх хүлээлт бий болсон энэ цаг үед иргэд аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ нарийн чанд баримталж, дор бүрнээ хариуцлагатай байж халдварын дархалтын эсрэг хамтдаа хичээж ажиллахыг сангийн сайд нийт ард иргэдтэй уриаллаа. Бүх нийтийн бэлэн байдал буюу энэ бүтэн хөл хорой бол иргэдийнхээ хөдөлгөөнийг хорихоос гадна эдийн засгийн хөлийг бүтэн хорно гэсэн үг. Тэгэхээр бид аль болох энэ байдалд очихгүй байх ёстой юм аа. Очихгүй байх ёстой юм. Ингийн тулд төр засаг бүх боломжоор ажиллаж байна. Харин одоо энэ статус дээр бид 3 сарын 31 хүртэл ингэж үргэлжлэх энэ хугацаанд иргэд аж ахуй нэгжүүд маань төр засгаас гаргаж байгаа энэ бодлого шийдвэрийг одоо ягштал баримталж халдвар гүйцүүлэлт хариуцлагынхаа тэр бизнес болгоноор гаргасан тэр загвар дэглэмийг маш сайн сахижж хувийн хариуцлага маш өндөр байлгаж байж бид одоогийнхоо төвшөнд барих ёстой. Хинч одоо хөл хорионы дэглэм рүү очихыг хүсэхгүй байна. Тэгэхээр энэ бүхэн маань одоо иргэд аж ахуй нэгжүүд та бидний гарт байгаа. Та бидний гарт байгаа. Тийм учраас Улаанбаатарчууд ард иргэд
Уулын нийт иргэдээс одоо чин сэтгэлээс хүсэж уриалж байна.